Дараагийнхаа бичлэгээр хэдүүлээ. Өсвөр насны охтуудад зориулсан өдөр тутмын будал хий. За охтууд маань өглөө босоод нүрээ гагаад чийгшүүлээд, арсаар чийгшүүлээд мөн дээрээс нарны тосод хүрэх хэрэгтэй. Тэгсний дараа хэдүүлээ мейкап хийцгээе. Миний бодлоор өсвөр насны охтууд маань нэг их амар тийм full coverage foundation крем төрөх хэрэггүй. Зүгээр BB крем юм уу CC крем байхад болно. Энэ маань болохоор CoverGirl-ийн Clean Matte гэдэг тослог арьстай хүмүүсээр хийсэн BB крем. Би энэ BB кремийг төрөхтэй штэ. Багс юм уу юу хэрэггүй? Спонж хэрэггүй. Яг олон сайн blend хийсэн мэн савлсан мэн гэдгээс хараарай. За ингээд BB крем маань CoverGirl-ийн Clean Matte өнгөний болохоор 520 шүү. Одоо хэдүүлээ жоохон консилер төрөх заяа. За энэ миний энэ хэрэглэдэг консилер нь болохоор асуун би энэ консилерийнхаа юу гэдэггүй байна. Same гэнэ. Cover Perfection Tip Concealer гэх би энийг Amazon-аас авч ирсэн. Амар таалагдаад байгаа. Айгуу сайн консилер. So I'm just gonna put жоохон нүдний хотоо. Бараг охтууд маань нүдний хотоо авах хэрэггүй байхад залуухан байгаа юм чинь нэг амар under bag энэ байхгүй болохоор. Гэхдээ би яг энэ доороос жоохон төрөхгүй бол хамарныхаа энэ жоохон улаантай байхгүй юу? Яа, тэгээ нэг одоо кремийг хэрэглэсэн консилер тавьсан багийнх маань штэ илүү натурал харагдахын тулд би жоохон өнгө нэмэн. Жоохон blush нэмээд. Blush нь болохоор cream blush. Энэний би энэ peach өнгөний аваад энийг би хэрэглээ амар удаж байна. So it looks really bad. Караараа сайхан уусгаж өгөө. Тэгээд штэ би дахиад жоохон үнэн бинdur энэ крем blush авах удаа. Нүднийхээ дээгүүр. Вот. Тэрэсэн дагуулж жоохон. Одоо хэдүүлээ би өөрөө айгу тослог арьстай байхгүй. Хэрвээ хуурай арьстай охтууд бол паудер тавих хэрэггүй. Гэхдээ би өөрөө айгу тослог арьстай болохоор паудер тавьжээж аюугаа creamy looking. So this one өчтөр би энийг авсан. Өнөөдөр туршиж үзье. Ансия Beverly Hills-ийн Loose Setting Powder гэх. Тэгээд тэрний өнгө нь болохоор vanilla гэдэг ийм томор ирдэг. Цаашаа болохоор яа. Энэ маань бүр ингэ цав цагаан биш тэтэйхэн жоохон шаргал цагаан гэх юм уу? Одоо бидний Аз хүмүүсийн нүүрний ярьсан тохирсон өнгө биш дээ. Том багс биш, энэ жижигхэн паудерны багс авлаа. Тэгэхээр дүүрээ. Хөрхийн живдсэн биш дээ. Тэгээ би хэрэглэхгүйсэн бохтой. За тэгээ би яг тийм зоноороо яг энэ тослогдог хэсгээрээ жоохон төрлөө. Охтуудад маань ийм translucent powder илүү давхамжтай нөгөө press powder-аас тэгвэл арай нэмгэн төвөгдөж өгдөг. Арьсанд ч гоо цэвэрхэн зузаан биш нэмгэн харагдуулж өгнө гэсэн. Makeup. Одоо энэ хийж байгаа makeup маань болохоор coverage хийж байгаа ч гэсэн айгүй нэмгэн natural харагддаг. Яа ингээд сет хийж байна. I like the надад энэний өнгө нь таалагдчихээн. Яг хэдүүлээ бүх юмсгүй бодно. Гэхдээ би уул нь бол deep brow pomade өдөр болгон хэрэглэдэг. Гэхдээ охтуудад зориулаад энийг өнөөдөр хэрэглэе гэж бодож байна.
Миний бодлоор ингээд жоохон охтууд маань жоохон ч дээр нь бол өсвөр насны охтууд маань ингээд хэрхэн хөмсгөө ингээд тэгшин ингээд тэгшин биш ээ. Бүр ингээд цэвэрхэн лайнтай ингээд зурж байгаа арай жоохон нас. Жоохон хөвшөндөө хавтарлаад байдаг юм болов. So that's why I'm gonna take this pencil. Тэгээд өөрхөн хөмсгний хэлбэрийг дагаад жоохон фирэн хийчихсэн. Хөнгөн зураад. За нэг юмруу ах болно доо. See. Natural enough. Дахиад өмнө пинт бол би жоохон бронзер хэрэглэе. За би энэ өнгөийг хэрэглэе. Энэ маань болохоор надад илүү жоохон залуу өнгө юм шиг санагдахгүй. Миний бронзерудаас ийм бронзер байна. Хаяа би баг блаш болгоод хэрэглэж байгаа. За ийм багсаа аваад. Одоо сүүдэр болгож хэрэглэж байна гэсэн бронзер. Тэнгүүтээ. Тэгтээс хамраа жоохон төрлөж. Нийтлэн угаараа. За энийг аваад дахиад энийг аваад нүдний багсаа аваад хэвлээ юу ааж вэ? Бэс тэнэ тавьж байна гэсэн үг. Ер нь бол би энэ бодолд энэ дээр нэг их тэн хэрэглэхгүй. Энийг хэрэглэх ба. Энийг аваад арт болцсон хүмүүс маань болцсон одоо хэдүүлээ нүдээ бодно. Зарим охтууд маань хүрхэн том нүдтэй, том давхраатай, урт сормостой охтууд бол бараг сормосоо бодол болох байхаа. But for me it's different. Sabin Kat Von D-ийн tattoo liner-ыг аваад аюу нэмгэн лайнтай. Сормосныхаа лайнтай бүр ойртуулж тань гэсэн. Ус 10 жилийн хөлт маань аюу лайнер тавьдээ шүү дээ. Тэгээ контур гэж хэлдэг тийм. За цэвэрхэн нарийнхан. Гэтэ мэдээж хөлтөд маань бас өөрийнхөө нүдэнд тааруулаад хэрхэн нэмхэн зузаанаа тааруулаад өөртөө бодчихно. Бодчих байх. Тэгмүүдээ бас нэг юм сормосоо илүү full харагдуулахын тулд эсвэл лайнер илүү цэвэрхэн харагдуулахын тулд хар харандаа би өөрөө сормосгүй байхгүй юу? Жижигэн сормостой. Харчна та. Хартахгүй хастай. Yeah. So sad. Хэрэлж байгаа сормосоо бодог маань болохоор Estée Lauder. Сормосыг бас жоохон урт харагдуулж өгдөг. Тэг миний сормос ингээд эргүүлж байгаа сормосоо бодож буцаа бодчихдаг байхгүй юу? What's the point?
би өөрөө сармасгүй болохоор жоохон сармас наачдаг. So сармас яаж ин хамгийн natural ашиг гаргаж ирдгийг харуулъя заяа. So энэ сармасыг аваад тэнгүүд яг энэгээр нь тайрна. Яа сармас авахта. Яг энэ хэсэгтээ хол хэсэгтээ хаажгаа. Яа гэж наачаад. Гэт өөрөө сармастайгаа хэлүүлж. Айгуу жоохон сармас өгч байгаа. But still natural. Гэтээ за нүднээ басан. Одоо хэдүүлээ уруулаа битгий. Ихэнхдээ энэ өнгийг авдаг. Wet n Wild branding Nudist Peach гэдэг ийм liquid. Нэг яштай би жоохон дагуулаа бодчихдаг. Тэгээд усаад өгч. Nude oral concealer face. Нэг юм маань юу вэ? Highlighter. Энийг хэрэглэе өнөөдөр. Хотод маань гоё. Цэвэрхэн нүртэй болохоор ийм highlighter хэрэглээд илүү гоё харагдах. So ийм тосон highlighter. Let me see if I can show you. Маргааш ингэж харагддаг. Гэтэ би хамран дээр штэ энийг бол төрөхгүй. Би нөгөө өөрөө би хамран дээр хайлайт тавих амар туртай. Гэхдээ энэ маань тосон хайлайт болохоор дээрэс нь миний хамар хамгийн ихэнд тослогддог болохоор that would work out. So гэтэ энийг аваад скний хастыг утна. See, it's glowing. Тэгээд энэ хайлайтыг өдөр болгон хэрэглэдэг. Энийхэн цааныг аваад 근데 저한테 За, өнөөдрийн бодол маань дуслаа. Ийм амархан coverage өгдөг. Тэгсэн мөртлөө нэмхэн natural хөлтөд маань цохол уу гэж бодож байна. Let me know. Таад маань энэс л боддгоо эсвэл энэс жоохон боддгоо. Надад дээр заяа comment хийгд. Таалагдсан гэж найдаж байна. And I gotta edit this video now. So, бичээд үлээ дараагийн бичлэг дээр уулзъя. Жаахан хүн шүү харагдаж байна. Би жаахан хүн шүү харагдаж байна. Love you. Bye.